Бас манай аймагуудад ч гэсэн энэ номын баяр маань зохион байгуулагдаж байгаад үнэхээр баяртай байна. Тэгэхээр ном гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай ертөнцийг харах цонх гэдэг шүү дээ. Тэгээ би одоо гэхэд хамгийн сүүлд танай хүү залах уу биш гэдэг энэ номыг уншсан. Тэгээ тэрийг бол уншаад ялангуяа одоо өсвөр настай хүүхдүүд, өсвөр настай хөвгүүдтэй хүмүүс энэ номыг бол заавал уншмаар санагдсан. Яагаад гэвэл өнөөдөр бид нар чи хүүхдүүдээ өөрсдийнхөө одоо хүсэл мөрөөдлийг биелүүлүүлэх гээд өөрсдийнхөө одоо тэр хүсчээсэн юмаа ингээд хүчлээд хичээл номоо хий, тийм мэрэгжил эмч бол гээд ингээд шахах биш. Хүүхдийнхээ сонирхлоор одоо энэ цаг үед бас өөр болчихсон энэ цаг үед одоо маш их хэрэгтэй ном санагдсан. Тэгэхээр одоо энэ удаагийн номын баяр маань бол илүү ихийг уншия гэсэн ийм урайтай явж байгаа. Тийм учраас одоо бас хүүхэд багчуудаа, эцэг эхчүүдээ илүү их сайхан ном уншиж энэ одоо ертөнцийг нээх тэр хүүхдүүдээ одоо хүмүүжил олох гээд бас хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна. Таны хувьд ямар нэг ном уншихтаа номынхаа юуг нь илүү чухалчилж үздэг вэ? Би тэгтээ хамгийн түрүүнд эхлээд гарчгийг хардаг. Тэгээд одоо жишээ нь танай хүүхэд залах уу биш гэх тийм. Тэгээд яг танай хүүдээ оруулах хөрөнгө оруулалт болно гэсэн үндсэн дээрээс би эхлээ гарчгийг хараад тэгээд нэг эргүүлж аваад сонгож ирсэн. Тэгэхээр ер нь бол ном гэдэг бол уран зохиолын ном байна. Одоо бас судалгааны ном байна. Янз бүрийн ном байна шүү дээ. Тэгэхээр хүү ер нь өөрийнхөө сонирхлоор л уншдаг баг.